Яваа ингэдэг үү? Групп болоод тэмцээн явуулсан. Энэ бол шүлэг зохиол 6 урлагт тэмцээн явуулсан юм байна. Аян тэмцээнд хатан бол авлагчтай баг төрүүлсэн байна. Аян тэмцээний нэг онцлог бол хүүхдүүд маань өөрийнхөө үсгийг эхний үсгээр багш нартай буюу ангийнхаа хамт олон зориулж шүлэг бэлдсэн. Тэгээд энэ шүлгийг илгэж багшийн ачиг бол ихтэйгээ зөрөж эрдэнэ бэлгөө эхийн тухай шүлэг зохиолсон тэрийг одоо уншина. Бид хараад байна шүү. Нөгөө цахаас нөө. За, яса. Сайхан бэлгүүн бэлнэ. Энэ өсвөр хагштай багш гэдэг шүлэг зохиосон энийг уншина. За, энэ хүнээс эндээс мэдээ шүү дээ. Зохиолч нь өөрөө зохиогоор магтчаа байх юм аа. Бааны багшийн тусалсан багш нь багш маш их өдрөөр багш шиг ажтай хүн хэлхийд байна. За. Нагч гэдэг шүлэг зохиосон. Яг нагч гэдэг зохиосон яг гэсэн чинь нагчууд намар ундаг, намар ангиараа цугладаг, ангийнхантайгаа уулздаг гэж хэлсэн байна. Тэгээ одоо нагч гэдэг шүлэг уншсан. Нагч намар ундаг, нагч өөл мэддэг, нагч зүүн соёоддаг, нагч За тэгсэн чинь багш их хүчтэй гинэ. Багшийн ачиг их хүчтэй гин яаж зөрлөж ирсэн чи аслантай зөрлөсөн. Баг хоёр аслан гэдэг шүлэг уншина. Алаас яхан бодсон.
Одод болохыг хүсдэг гэдэг рэп бүжгийн тэмцээн бидний аймгийн цэцэрэг гэдэг хамтлаг 3 дугаар байранд улсын хэмжээнд 3 дугаар байранд орсон. Тэгээ энэ хамтлагийн хамтлагыг яах вэ? Тэгээ эдгээр уйлсан гэж заа. Яг уйлсан гэсэн чинь эдгээрийг эсвэл бүжиглүүлэхгүй эсвэл хасчих гэж бодсон гинэ. А нөгөө хүмүүс нь болохоор найруулагч энэ анхны бүжиг учраас залхахгүйгээр шууд хэлчихсэн юм байна л да. Тэгээ эдгээр ойлголцоогүй бүгдээрээ уйлсан. Тэгээ бүгд хэлээд авсан чинь бэлэг хөхөд мэдэг байсан чинь яг илгээ өгсөн чинь бөөгээд нөгөө талд гооч нөгөө хэлсэн. За ингээд эдгээр бүжиг сонирхдаг. Дэлхийн бүх дэлхийн хэл англи хэлийг эхлэн сурч бичиж бас уншиж сурж байгаа. Энэ хөтөлбөрийн энэ амжилт хүргэсэн хүмүүст англи хэлний багш цэцэг маань багш Чимгэн Наргам ингээд энэ хоёр багштай баярснаа илэрхийлье. Англи хамгаалалтад зориулж англи хэлээр сурсан дуу, шүлэг, үлгэрээ уншиж сонирхуулнаа. Тэгээд хоёр ийшээ таалаа ингээд. Good morning to you. Good morning, dear teacher. Good morning to you. Good morning to you. Good morning to you. Good morning, dear parents. Good morning to you. The last verse you cannot get it out. Get it out. The mouse does after the lion. Mouse, what is it? Lion, look at me, my bird is in it. Lion, oh mouse, you are those, you cannot see the mouse, watch. The mouse bites you. Bites and bites. Oh, Mama, now I can get my fur out. Oh, this mouse can't play. Good night, then I wash your trash. My mother, who has my dogs in the someday, and showers me often how to play. My mother, who says, who runs in the river, and who holds my stuff and stories. One day a red fox goes for a walk. He comes to the
knows his black. I take him out every day. Such will fun we have. We run and such clear tricks. My dog can never. I love my dog. He loves me too. One paper box system. What skill? Don't steal the ground. Then the box system. To get the very green and very solid. Then the box Is there ready? Wash up clothes, wash up clothes, wash up clothes. Is there ready? Wash up clothes early Monday morning. Is there ready? Iron up clothes, iron up clothes, iron up clothes. Is there ready? Iron up clothes early Tuesday morning. Is there ready? Santa Claus, Santa Claus, Santa Claus. Is there ready? Santa Claus early Wednesday morning. Is there ready? Make a bread, make a bread, make a bread. Is there ready? Make a bread early Wednesday morning. It's a verse apartment. Bahangi başa bayılda, başa kamri, çımboza suta. Bahangi başa bayılda. Эцэг эхчүүдийн өмнөөс бүх хүүхдүүдийнхээ өмнөөс маш их баярлалаа илэрхийлье. Тэгээд энэ дээр одоо манай эцэгхэн зөвлөлийн дарга овш багшийн нэг том даалгавар байгаа. Энийг та бүхэнд уламжлалээ. Энэ даалгаврууд энэ хүүхдүүдийн маань амжилтанд хүрэхэд энэ бүх үйл явдлыг тусалсан багш нартаа баярлалаа. Энэ ядангуяа ангийн багш Оюун Чимэгт баярлаж эцэг эхчүүд хүүхдүүдийн маань сэтгэл чингсэн дурслын зүйлийг хүлээн авахыг зөвшөөрнө. Энэ Оюун Чимэг багшийн анхны анги, эдгээрийн анхны багш. Тэгээд эргээд дахин өөр анги авч ахин ажиллана. Тэгээ амьдралдаа хамгийн ганц жаргалтай, эрүүл энх аж төрөөс ажлын их амжилтыг хүсье өрөөё. Ингээд энэ хүүхдүүд маань багштай зориулж ийм бодтож авсан. Энэ дээр нь бүгдээрээ багш хайр багштай дурсуу 1996 оны 5 сарын 16 гээд бүгд хүүхдүүд гарын үснэ зурсан байгаа. Энийг тэгээд та хатгаж яваарай. Сайхан баярлалаа. Энэ зундаа сайхан амраа хойдонд хичээлийн хажууд бэлэн одоо цэцэг шаавн те хойдын багш цэцэг багшд ингээ бэлэлдэж байж байна. Ингээд төгсдөө 3 жилийн явцаар хамгийн сүүлчийн үеэр бид нар зураг авах гэсэн. Сүүлчийн хичээлийг дуусгаад бид нар бас нэг дуусгалтын хичээл хийсэн. Тэрний дараа ингээд шалтгаан дараа зураг авах гэсэн. Энэ зургийг тарааж гэлээ. За энэ бүгдээрээ
найдет мне нас душа.